За та бүхэндээ энэ үеийн мэндийг хүргэе. Өнөөдөр сармис хураах үеийг зөв тогтоох тухай бичлэг хүргэж байна. За мөн сармис худалдан авч хэрэглэдэг хүмүүс энэ бичлэгийг үзэж ямар сармис авбал дээр байдаг талаар мэдээлэл авах болно. За сармисны булцуу томорч эхлэхээр сармис тарьсан хөрс ингэж хагардаг байгаа. Та бүхэн харж байгаа бах. За яг сармис тарьсан дагууд нь ингэж хагарсан байгаа. Мөн бас ийм хөндлөн бас ингэж хагарсан байгаа. Энэ бол булцуу томорч байгаагийн шинжим. За би сармис тарьсан анхны жилээ хэдийд ямар үед нь хураах талаар мэддэггүй. За тэдэн сарын тэдэн тариад тэдэн сарын тэдний хавцаа хураадаг гэсэн ийм барагцаагаар бол хурааж байсан. За тэгэхээр сармисны болц гүйцэх үе маань тухайн жилийн цаг уурын нөхцөл байдлаас их шалтгаалдаг. За энэ жилийн хувьд 5 сард нэлээд хүүтэрсэн. За сармис соёолж гарч ирэх нь ердийн жилүүдээс 2-7 хоног орчим хоцорсон байгаа. Тэгэхээр цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж сармисыг хураах үе бас хэлбэлцдэг байгаа. За сармисны хураах үеийг зөв тогтоохдоо 2 зүйлийг бол ажигладаг байгаа. За нэгдүгээрт нь ургаж байгаа сармисаа ажиглана. За та бүхэн харж байгаа сармисны навч ингэж доод хэсгээсээ ингэж шарлаж эхэлдэг байгаа. За тэгээд нийт навчны 30-аас 50% нь шарлсан үед сармис хураах үе болжээ гэж тооцдог. За үүнээс илүү ургаж байгаа сармисныхаа булцууг ажиглаж илүү нарийн тодорхойлдог ийм арга байдаг. За үүнийг үзүүлэх үүднээс та бүхэнд нэг сармис авч үзүүлье. За ингээд сармисаа ухаж авцгаая. Сармисны үндэс нэлээд сайхан ургаж өгсөн байна. За энийг үндсийг аваад тэгээ сармисаа ажиглацгаая. За сармисныхаа үндсийг авч сармисаа харцгаая. За ингээд энэ сармисыг бол би хараад за нэг 7 хоног хэртээ байлгаж байгаад хураавал зүгээр хаа гэж бодож байна. За ингээд юуг ажиглаад байгаа энэ талаар сармиснаас илүү зурган дээр тайлбарлаж өгөх нь зүгээр болоо гэж бодож байна. За энэ зурган дээр сармисны болц гүйцээгүй, за хумсаж амжаагүй, за ийм үед сармис ийм хэлбэртэй байдаг. За тэгэхээр булцуулж амжаагүй, шим тижээлийн бодисоо сайн хуримтлуулаагүй ийм үе байх нэ. За ийм үед бол сармисыг хураадаггүй. За ямар үед нь сармисыг хураадаг вэ гэхээр дараагийн зурган дээр бүгдээрээ харцгаая. За тэгэхээр энэ болц гүйцэн үеийн хураах үе нь болсон сармис байгаа. Та бүхэн түрүүчийн зургнаас өөр байгааг ажиглаж байна. Тэгэхээр юуг хардаг вэ гэхээр энэ сармисны 2 талын доод цэг, энэ цэг тэгээд энэ цэг тэгээд энэ үндэс гарсан энэ цэг энэ 3 ойролцоогоор ингээд нэг шугамд байхад бол сармисны яг хураах үе болжээ гэж
үздэг байгаа. Ингээл та бүхэн 4-5 хоногийн зайтайгаар сармис тарьсан талбайхаа одоо энэ тэндээс нь сармис одоо авч тийм ээ. Тэгээд булцууг нь ажиглаж үзээрэй. За оройцсон үед ямар байдаг вэ гэхлээр оройцсон үед бол ийм хэлбэртэй болж ирдэг. За саяны 3 цэг маань нэг шугамд бол байхгүй байгаа. За энэ цэг, энэ 2 цэг, энэ үндэсний энэ цэг, энэ хоёр бол хитрхи доор байрлсан байгааг та бүхэн харж байна. За энэ үед бол саримсны хураах үе нь бол оройтсон. Тэгээ саримс ингэж хагардаг. Ийм учраас одоо хагарахаас өмнө саримсаа бол хураах нь их чухал байдаг. За оройтож хураасан саримс хадгалалт тааруу даадаг байгаа. За саримс худалдаж авж байгаа хэрэглэдэг хүмүүс бас нэгэн мэдээлэл өгөхөд. За зарим худалдаалж байгаа саримсыг харахад хумсны дээд хэсэг ингэж гол ишнээсээ ингэж салсан хэлбэртэй ийм саримс бас байдаг. За энэ бол бас оройтож хураасан саримсаа гэж та бүхэн ойлгоорой. Тэгээ саримс худалдаж авахдаа одоо энэ 3 цэг тийм ээ. Тэгээд одоо энэ хумсны оройн хэсэг нь голоосоо салсан хэсгийг нь бол сайн анзаарч ингэж худалдаж аваараа гэж зөвлөх байна. За өнөөдөр авч үзүүлсэн саримсыг би хараад хэдэн хоног байлгаж хураасан дээр болов гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ үнцэг бол энэ тал нь бол энэ болоод ирсэн. Энэ нь бол арай жаахан үнц хэсгээсээ дээр байгаа учраас хэдэн хоног байлгаж байгаад хураахад болцсон гүйцсэн яг хураах үе болох байсан учраас тэгж хэлсэн юм аа. За энэхүү өнөөдөр та бүхэнд саримс хураах үеийг зөв тогтоох мөн одоо ямар саримс сонгож худалдаж авах талаар мэдээллийг хүргэлээ. За энэ сувагтаа subscribe хийж хонх товчоо даруул дараагийн миний бичлэгүүд цаг тухайд нь танд хүрж байх болно. За дараагийн бичлэгээр саримс хурааж саримсыг хэрхэн хатаах талаар бичлэг оруулахаар төлөвлөж байгаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа.